нэр биш, өгөхийн нэр байдаг. Тийм болохоор хайрлаа. Зүгээр л хайрлаа. Тэгвэл бид ашиглалтай юм. Хүн болж энэ хорвоод нэмэх энэ хувь заяа яг мөн чанартай юу зориулагдсан байх юм бэ? Даалгавар бол тий хэрэг хайр түгээх вэ гэж байгаа байхгүй. Маш л их хайр түгээч тэр. Уг нь тэгэх ёстой. Тэгэх ёстой тий. Өгөгдөл нь тийм тий. Эсвэл бусдыг хайрлах. Тэгээ бусдыг хайрлна гэдэг нь буцаад өөр ажиглалтай болж байгаа байхгүй. Тий. Бусдыг хайрлаад өөр ажиглалгүй байна гэж байхгүй шүү дээ тий. Бусдыг хайрлаж ингэж ажиглал байж хайрлаж байгаа байхгүй. Нэг багш гэгэнтэй хэлсэн байдаг тий. 3 төвшин байд юм а гэж хайранд тий. Бие махбодын хэмжээнд хайрлаж байгаа хайр. Аав ээж хаан ч гэдэг юм уу, хан ээжлэн ч гэдэг юм уу, өвгтөн ч гэдэг юм уу. Цааш хамаалахаар зүрх сэтгэл яа. Бие махбодын төвшөнд бол адгууслах хайр юм байна л да. Тэгээд зүрх сэтгэлийн төвшөнд очиод өрөнгөт хүмүүнлэг хайр болж ирдэг. Би дээш хаан дахиад ахын гол сүнсний төвшөнд явдаг гэж байгаа. Сүнсний төвшөнд яваад бурханлаг хайр болдог гэж байгаа. Тэнд бол ямар нэгэн хэл зааг байхгүй тий. Бүх юмыг оршихуй төрчгт нь багтааж хайрладаг. Бүгдийг ингэ оруулж агуулж хайрладаг тий. Ямар нэгэн тухайлан онцолж тий. Ингэхгүйгээр бүгдээ нэг юм онцлно гэдэг маань цаар утгаараа нөгөө зүйлсийг онцлохгүй байх гэсэн утга таамаг явчихад. Яг бурханлаг хайрлал ороод ингээд ирэхээр бол бүх хүмүүс бурханлаг харагдана. Бүх хүмүүс бурхан юм шиг харагдана тий. Бүх оршихуй төрчгтээ бурханы орон юм шиг болно гэж байгаа шүү дээ. Бүгд яг ийм сэтгэлээр хайрладаг бол амар амгалангүй байх шалтгаан гэж энэ ертөнцид байхгүй байх байсан. Хайрыг эндээ голлоод авчих юм бол нөгөө нэг үзий ядалт нөгөө нэг гомдол харуусал нөгөө нэг уур уцаар ч ингээд жиг татлага болоод байна шүү дээ. Байнганд орох боломжгүй болчих واخхой. Зай байхгүй. Зүрх нь нэгэнт эзэнтэй болцсон. Одоо уучлаарай. Уур ирэх юм бол уучлаарай батгацаа байхгүй тий. Гомдол модл ирэх юм бол тий. Уучлаарай би энэ хайраа сонгоц энэ зай алгадаа. Уучлаарай тий. Дараа болъё доо гэдэг явуулна ш нь гэсэн. Тийм боломж болохгүй гэсэн үг шүү дээ. Зүгээр л хайрлаарай хүмүүсээ. Хайр зөөлөн болгодог юм. Та нар ингээд дотроос нь ингээд бүр ингээд хайр юу нэгээд автсан бүр тийм ингээд царай ингээд бүр санаас туяараад нэг сайхантай нэг бурханлаг болчдөг шүү дээ угаасаа тий. Ингээд уур хөндлөл юм уу тийм их юм нэг атсан гэсэн бол царайн дээр нь одоо нүд мэт ингээд халзуу юм шиг болоод тий. Царайн дээр нь олон булчин зангираад ингээд аасны чөтгөрлөг тий. Тэр их хандлах болдог шүү дээ тий. Тэгэхээр бурхан дотор хүний дотор байгаа тодорхой байгаа байхгүй яа. Би ороо бурхан би ороо чөтгөр supposed to know that me be your haram be your look har ma jokhun ego saltajam hada sirher avdrane atjanal zurkhen bi Зирхэр авдрана таарсаач зүрхэндий. Хүнд бас нэг хайрлаж сурах гэж нэг юм байгаад ах шиг санагдаад байдгийн. Зөв үү? Маш их буруу зуршлуудаар, маш их буруу хөтлүүдээр ингээд тагцч ингээд болцсон байгаа байхгүй. Хайрладаг мартцсан байгаа байхгүй нэг гэсэн тий. Тэнийг нээж илрүүлэх тухай ярих гэдэг байхгүй тий. Маш их зарим хүний арай нэмхэн байж болно л тий. Зарим хүний бол бүр ингээд агсан болцсон баавал тэр болцсон болоос бод тэгээд олон бол авч хаяал тий тэр гомдол харуулсал тэр бүгдээр ингээд авч хаяал ингэсээр байгаа л тэгвэл дотроос нь тэр хайрладаг юм чинь гэрэлдэж гарч ирэх. Тэрнийг л одоо хүн болгоны угт гэрхийн үндэс байдаг. Хүн болгосон уус хайр байдаг гэдгийг чинь тэгж хэлж байгаа шүү дээ. Зарим хүн угаасаа төрлөхөөсөө л нэг тийм инэрэнгүй өрөвч зөөлөн өөр зөөлөн байдаг. Зарим нь бас нэг харьцангуй догшин ч юм уу тийм байдаг энэ угасаал тийм гэдэг хандлага яриа бас байгаад байдаг. Бүх хүн нэг адилхан төвшингээс эхэлдэггүй байхгүй юу? Энд чинь нэгсэн том бол урд төрөл байдаг гэдэг юм баталгаа. Чи бодоод нэг айлын нэг 5 хүүхэд ч юм уу тий. Аав чинь яалтгүй адилхан хүмүүжлэр хүмүүжж байгаа тэсвэр зан ааштай байгаа шүү. Жишээлбэл Моцарт ч байдаг юм, хинч байдаг юм, Алберт Айнштайн хүмүүс ингээл багадаа маш аяасан тодордог ч юм ингээд зүгээр нэг тариачин ч юм уу зүгээр нэг тийм хөр байсан бол 5 настаа хөгжимд бол явахгүй байхгүй юу? Яалтгүй урд төрөлд нөгөө хөгжмийн тийм үү байсан учраас тэр нь гарч ичж шүү дээ. Ийм болохоор бүх хүн адилхан төвшингээс эхлэхгүй байхгүй юу? Энийг бол маш сайн ойлгох. Их нарийн төвшөнд дамжсан өгөгдөл байна. Их нарийн төвшөнд өгөгдсөн олон төрлийн төвшөнд дамжсан өгөгдөл байгаа байхгүй юу? Өдрийн эхлэл өглөөний улаанар мандлаа. Энэ нар надаас чамаас тэр чадвараа өчүүхэн жижиг хорхоо шалжнаас илтгэл татаргаан үл харамлан
гэрэл ертөнцийг дээгүүлэн мандалаа. Мандадаг гэж гоо. Өглөө босоод Аа. нарыг хараад баярлдаг гэд таны ярилцлагыг уншиж ирсэн. Нар байхгүй би байхгүй, би байхгүй бас нар байхгүй. Нар бол өөрөө амьдрал байхгүй бидний. Зөвхөн нарч биш л дээ. Уулс тийм ээ, энэ байгаль үүлс тийм ээ. Цэнхэрийн сайхан тэнгэр, тийм өгтрөгөө ус ч гэсэн чинийх, гол ч гэсэн чинийх тийм. Бүгд чинийх. Нар сар бүхэл орж хөө тэр чигт нь чайлах хэрэгтэй. Уул чин хаднаас тийм ээ. Хөрснөөс, шорооноос жижигхэн тэр ургамлуудаас тэр бүгдээс бүрдэж байгаа байхгүй. Уулыг хайрлна гэвэл те илгаагүй чулуугийн, өвсийн, ургамлын, аан амтны бүгдийг хайрлах хэрэгтэй. Сүдээ цаа ухтаач гэдэг юм уу одоо ингээд тоглоноос уучлахгүй маар санагддаг шүү дээ те. Уучлаарай тоглоо те. Сүүг чинь булаагаад уучлааш. Үнэндээс баярлалаа шүү дээ те. Бухандас баярлалаа байхгүй те. Тэгээ өвсөн дөрт баярлалаа байхгүй. Өвс урахгүй бол яаж тэр үнэ тэрийг олж идэх юм бэ те. Нөгөө хөрсөнд баярлж байгаа байхгүй те. Тэгтэл үүлэнд баярлах болж байгаа байхгүй те. Бороо орохгүй яаж өвс урах юм. Наранд баярлах болж байгаа байхгүй. Чи бүх юм надад хамаатай шүү. Тэгээсэндээ миний биеийн дотор гол урсаад байгаа байхгүй. Миний биеийн дотор салхи шившээд байгаа байхгүй те. Миний биеийн дотор газар оршиж байгаа байхгүй те. Тийм л учраас бүх юмыг хайрлаарай Гэдгийн утга учир юм. Бүх юм шүтэн барилгаатай гэдгийн утга учир юм шүү дээ. Жэнэ. Жижигэн нахаа. Жижигэн. Хэмжисгүй нэгүйсэнгүй сэтгэл арьяавала хилэнсэн нүглээс аавра. таавал тусын тулд гэж замыг сонгоцсон байна шүү дээ. А тэгсэн мөртлөө яг л энэ нөгөө хүмүүсийн ах уй дунд нийгэм дунд амьдрал дунд яваал энэ нөгөө л нүгэл хилэн зуур хилэн дунд ч бас яваал шүү дээ. Эннээс ангид байхын тулд одоо хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Бусдыг шүүх дурггүй. Биднээс нэг шүүгч, бусад бүх хүмүүс ялтан, тий? За бүх засгийн газрын гишүүд одоо юу гэдэг бүхэл дарга зэрэг бүгд ялт. Бид нар дандаа бусдыг анзаараад байгаа байхгүй. Бус хүмүүсээ бүгдээр ингэ шүүгээд л ингэ дүгнээд дандаа ингэж яадаг тий. Энэ байдлаас нь бол алхацах хэрэгтэй. Тэгээд бусдаар өөрсдөө өөрөө хийм бэ гэдэг өөрийгөө бид нар бусдаар дүгнэлээд байдаг байхгүй. Хин нэгэн чамаа ингэ алгачих юм бол яадаг мó гаач байгаа гэл ингээ цагтаас хэрэглэж болох яа ороо гэртээ очиод тэгдэг байж таа гэл ингээ ороо жонго бухимдал шин жонго зүрлж байгаа л тий. Тэсн маргааш нь ажил дээр ч очсон чинь нэг чи өста мондог шүү гэж маш хитэж явдаг шүү дотроо ингээл ингэс нэг юм сэтгэл төрөл ингээ хөөрөл хэн дуртай чамааг уурлуулад бухимдуулаад тийм ээ хориг онож чадчих байгаа байхгүй. Тэгэхээр би юу яах хэрэг юу байгаа гэдэг юм. Тэгвэл чи өөрөө яг хин юм бэ? Тэгвэл бусдын аясаар бөмбөрж байгаа л нөхөр болж байгаа шүү тий. Өөрөөсөө өөр юмнаас хамааралтай болчихсон. Хамааралтай байгаа. Өөрөө өөртөө байж чадахгүй. Заавал ямар нэг юм сатараад байгаа байхгүй. Гэтэ энэ амьдрал чинь нөгөө бусад юмнаас хамааралгүй байх боломж болцоог яг өндөө бол өгөхгүй ш. Нэгэсэндээ бид нар хамааралтай 100% шахуу байгаа байхгүй тэр талд. Тэр хамаарлыг л багасгал да ядаж. Нэг өдөр чиний зүрхэндээ өдрөгнөг ирээд явна. Дахиад нэг өдөр азрагл унтаад утсан те. Таавал гэрээ ийдсэн байх гэдэг шүү дээ. Бусд хүмүүс нь бол зочид байна шүү дээ. Бусад ирж байгаа төсөлтөл бол. Тийм хэмжээнд бид нар очиж л нөгөө нэг айц, нөгөө нэг уур хэмдэл, нөгөө нэг шунал атаархал тийм ээ. Нөгөө ганцаардлыг ялан дэж даван туулж өөрөөртөө эзэн бол сорно шүү. Жишээр нь өөрийгөө ажиглах тусам өөрийнхөө тэнэгийг улам гайхдаг. Хөөх би ямар тэнэг юм бэ те. Би тэгдгийм байх шүү дээ. Ийм зүйл дээр би ууралдаг юм бэ. Над буруу байсан юм ингээд улам чиний нэг тэнэг нь улам нэмэгдээд иддэг. Улам нөгөө чиний болохгүй асуудлууд ингээд гарч ирдэг. Нэгсэндээ тэнэг дуусаад дараагаар нь ухаантай, бүр ухаантай, тэрнээс л ухаантай тэгээд гэгэрэл гэдэг хөвлөр байдаггүй байхгүй. Бүх тэнэг дуусгал юм бол тэгээд шууд гэгэрэл болж байгаа. Хүмүүсийн амьдрал янз бүр л байна л да. Тэгээд хаана ямар амьдарч байгаагаас хамаарахгүйгээр байгаа бүх зүйлдээ талархаж амьдрал аз жаргалтай байна гэсэн нэг санааг олж уншиж байсан байхгүй юу. Бидний зовлон 90% нь бол за 90 ч юм уу 95% ч боддог юм би бол тий. Яг шууд бодлоо байхгүй. Чи ингээд цаасан дээр бичээд үзээрэй. Бодлоо 5 минут байх болно доо. Тэгэл дараагаар ингээд уншаад үзэх юм бол тэрсэн зүгээр ямар ч утга учиргүй галзуу өний өдрийн тэмдэглэл байгаа байхгүй. Таны дотор тийм их юм явж байгаа байхгүй. Жаахан хөнгөд ягаад жаргалтай байдаг нэ. Саяхан ууралж яснаад инээдсэн явж байдаг тий.
Бид нар нэг ууралсан бол ороочонго юм болно да тийм гарах гэж тийм. Тэгтэл яаж нэг гэхээр тийм их олон бодол байхгүй учраас тэр хөх жаргалтай байдаг байхгүй тийм. Бид нар өөрт байгаа зүйлсээ олж харж чаддаггүй. Байхгүй зүйлслэгөө дандаа тийм бол тийм байхгүй юм байхгүй. Тэгтэл чамд зөндөө юм байгаа байхгүй. Би нэг хүн асуусан шүү дээ. Аж аргал гэж юу юм бэ гэж асуусан чинь үгүй тэл чинь улсын арслан билүү гэсэн шүү дээ. Улсын арслан аж аргал гэж байдаг шүү дээ. Зүгээр шууж ирээд байгаа ч юм уу тийм. Зүгээр гол улсаж байгаа ч юм уу. Зүгээр байгаа бүхэл оршихоо энгийн бүхэл зүйлсээс л аж аргалыг олж харж чаддаг тийм болж ирэх аж аргалтай болно шүү дээ. Би бол тийм зүйлсээ харж арахыг л хичээдэг. Аж аргал ирээдүйд биш. Яг одоо цагт л болдог. Чи одоо аж аргалтай байж иж дараагийн мөчөд агсанд тийм ээ аж аргалтай байх боломжтой байхгүй. Яг л дараагийн мөчөд чи одоогийн үргэлжлэл байхгүй. Тийм зовлон гэдэг чинь тэгээд их олон юмнаас өөрөө үүсээд өөрөө өөртөө зовлон бий болгоод байгаа юмнууд бас их байгаа шүү. Өдрийн амар зовлон дуртай байхгүй ерөөсөө л. Тэгэл заавал зовхоор юм бодоод олчихсан. Заавал санаан зовчихсан зовлон дэр гэлээд байгаа байхгүй. Айгуу сайхан ад жаргалтай байвал тантай хамт зогсож байгаа. Тань ч гэсэн сайхан сэтгэл төрн. Цаан ч байгаа хүн сайхан сэтгэл төрн те. Тэгээ яг тэг төгдөг байхгүй. Тий харин тий. Ингээд нэг жоохон бараацсан юм байж хаад нэг жоохон хөөхт мөхт ингээд баяр хөөр ингээд өнгөө тэгэл нэг төгчдөг шүү дээ. Нэг хүн өөрчлөгдөд дагаад эргэн тойрны хүмүүс өөрчлөх магадaltaй. Тэр хүн чинь дахиад эргэн тойрны өөрчлөх магадaltaй байхгүй. Тэгж л юм өөрчлөд. Ад жаргал гэдэг юмыг хүссэн зүйлээ л хүртэж байх, мэдэрч байх, эзэмдэж байх. Тэрийг л гэж ойлгоод хандаад байгаа юм шиг санагдаад идэв. Хүмүүс их өнгө мөнгөнд хуурдах амархан. Одоо реклам сурталчилгаа гэхэл шунлыг нь яаж хөтлөхгүй гэдэг л гол зорилго шүү дээ. Багаас тийм сэтгэхгүйгээр ингээд өссөн хүүхдүүд чинь тийм өсгөөс өөр яах юм бэ? Гоё юм байна гэсэн хандлагад нийт нь ингээд өгöd шүү дээ. Бага хэмжээндээ би өнөөдөр ямар хэмжээний материаллык орчин ахыг бий болгож чадчихээн. Тэрэндээ ханаж амьдрах хэрэгтэй юм шиг байна. Тэрнээсээ илүү юм хүсэл ирэхээрээ л хүний сэтгэл амар хэвдэрдэг юм шиг байна тий. Тий. Зөвхөн нүд байгаа л ямар гайхалтай юм тий. Тэ зөвхөн хамар байгаа нь зөвхөн эрүүл байгаа нь тийм байгаа зүйлсээ бид нар мэдрэх хэрэгтэй байхгүй. Чиний ажралгүй байдал чинь тийм ээ ажлын тухай чиний буруу ойлголтоос өсөд байгаа. Ингүүл ажралтай байна да гэсэн юм байна. Тэг энэ бүгд чинь л чамайг нэг зовлондоо байчаадаг. Энэ бүгд чинь зохиомл бий болгоод байдаг тий. Зохиомл сэтгэл хөдлөлийг бий болгоод байдаг. За ажрал маш өчүүхэн зүйл хэрэгэ болдог гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Энгийн зүйлсээс бидний шунлын бараг 80% нь нүдээр дамждаг байхгүй. Бүх юм гой сайхан шүү дээ угаасаа. Тэр бид нар гой сайхан гэдэг нэг хэмжээ тавьчаад нөгөө хэсгийг мох болгоход байгаа байхгүй гэдгийг л яриад шүү дээ тий. Би махад чи биш байхгүй. Би махад битээ өөртөө адилдаг. Бидний голдог шүү дээ. Нүд давхраа байхгүй гэн тий. Би намхан л гэн тарганал гэн хамар өндөрлөл гэн. Юус ямар ч хамаагүй. Нүд бол харгал өрхтэй байхгүй. Тий. Гайхуулах өрхтэй биш байхгүй. Хамар бол үнэрлэл өрхтэй байхгүй тий. Өндөр байна уу намхан байна салтгаар ямар хамаатай. Би бол мэдрэгэл өрхтэй байхгүй. Тэрнээс тархан байна уу бүдүүн байна тийм чухал биш шүү дээ. Тэгтэл бид нар нэг тий зориултын бус маягаар эднийг ингээ ашиглаад би хаатгаа өөрийгөө адилтгаа хитрхи өнгө юу хөөцөлдөөд ийм сэтгэл зүг л өөрчлөмөр байгаа байхгүй. Жил тухай юуны тухайтай одоо ингээл гар утас гэдэг юм уу техник технологи гэдэг юм машин зэрэг гэдэг юм уу дандаа намайг аз жаргалтай байлгахын тухай тавтай байлгахын тухайд бол бүх юм чиглэсэн байна шүү дээ. Нэг эгонд чиглэсэн байна шүү дээ. Тэгээд үнэхээр аз жаргал чинь би болцсон юм уу гэвэл хутлал байгаа. Туушиж болохгүй. Одоо ингээд зөвхөн бүгдийг нь хаяад одоо дээлээ өмсөд оноо тэгээд өдөө болох хэвээр тэгж бид ажалтай юмд туушиж болохгүй. Одоо нэгэнд тодорхой болцсон дээ. Хослуулах хэрэгтэй байхгүй. Непал гээд ядуу улс шүү дээ. Тэгсэн мөртлөө аз жаргалын индексээр дэлхийд 4-т ордог гэнэ. Тэгэхээр бас баян ядуугаас хамаарахгүй хүн амар амгалан тайван жаргалтай байж бас болоод байх шиг байгаа. Тэр ухаарлалтай сэтгэлтэй холбоотой болж байгаа. Сэтгэлтэй холбоотой тий. Тэгэхээр 100% материалыг дэмжиж юм уу? Эсвэл 100% материалыг үүсгэж болохгүй байхгүй юу? Хүний зайлшгүй хэрэгцээ бол ийм байхгүй яараа. Унтчихад улаан газар тийм ээ. Өдөрт нэг өсчхөргөөний 3 аяг хоол тийм ээ. Тэгээд нэг даарч харгуу хувцс ийм 3 зүйл байдаг. Гусчууд зөвхөн чамаа дааруулахгүй байх зорилттой байтал одоо гоёж гангалах гайхуулах зорилттой болчлаа шүү дээ. Дэлхийн хамгийн баян хүн ч гэсэн өдөрт 3 аяг хоол идэж байгаа шүү дээ. Бил хийсэн ч хэлвэл тий. Илүү идэхгүй шүү дээ. За би баян юм шиг 100 аяг хоол идэ тий. 100 үндэсний хоолыг идэ. Хэлгээд идэ. Тэхүү үгүй шүү дээ. Энэ чинь цаагаараа гоё байхгүй. Чи дэлхийн хамгийн баян хүнтэй яг адилхан хэмжээтэй хоол идэж байгаа байхгүй юу? Идэж чадж гэнэ үү? Вирус яг адилхан. Би баян чад 10 м орон дээр тий
100 м хөндлөмөд унтъя л да тий. Хүн биеийнхээ хэмжээтэй орондоо л унтна шүү дээ. 100 жил амьдрахгүй 1000 жилийн хөрөнгө цуглуулах гал зовоод байгаа байхгүй тий. Хураат цуглуулахын нэг зовлон, хумхиж хамгаалахын нөгөө зовлон, алдаж харуулахын адаг зовлон, ах уй төлөгдөхийн 1000 зовлон гэж байгаа шүү дээ тий. Улам том таарагдаад л, улам илүү өөрөөс нь илүү баян хүн харагдаад л ингээл цаашаа явах чинь зүгээр суулгахгүй шүү дээ. Бид нар эд материалын зүйлсээр ингээл юмыг ингээд өөрийгөө хэмжээл, ингээл унахал юм болвол дахиад зовлон нэмэгдэнэ. Битгий юм харамхаараа бусад түгээж боён түгээж амьдраарай гэж бичсэн байсан гэсэн. Би өөрөө харамч, би өөрөө өглөөч. Хармаж өгөн нэг өсөлтэй зам. Хэмжээ хязгааргүй хөрөнгөтэй байлаа гэдэг хүний хүсэл шунал зогсдгүй юм шиг байна. Тэгээ баян болыг бол ерөөсөө шуналгүй болж баян боломжтой. Шунал байгаа цагт чи хизээч ядуу хэвээрэл байна. Тэ? Чи сая долларын хадгаламжтай байлаа гэж бодъё л чи илүү юм хүсэж байгаа бол чамд тийм их юм хэрэгтэй байгаа байхгүй. Тэр хэмжээгээр чи ядуул байгаа байхгүй. Тэ? Харин чиний сэтгэл тэгтлээ их тийм их хүсэхгүй байгаа юмдаа хангалуун байж чадаж байгаа бол чи баян байгаа байхгүй. Тэ? Асуудал нь тэр дотор байгаа шунлын чин сэтэл тийм ээ тэр нь аль хэрэг байна гэдгээс л хамаарч байна шүү дээ. Хааштай ч аваад явахгүй шүү дээ. Тэ? Хормостын энтэй баялаг байвч хомсын чинэгч аваад явахгүй. Үлгэрийн дайтай алдар байвч өгсөн хоноо сонсоод хэвтэхгүй гэж тийм. Үг их олон яригадаад ирэхээр нэг ил дол болохгүй цаад гүн агуулга нь хаягдах гээд байгаа юм шиг санагдаад идэгин. Тэгэхдээ эхлээд сонс хэрэгтэй шүү дээ. Төдий чинээ сонссон хэмжээгээрээ хэрэгжүүлэх ойлгох ухаарах хүмүүсийн тооч өсөх Монголдаа шүү дээ. Одоо жишээ нь ус чандамны эрдэнэ гэдэг үг зүгээр л нэг үг шиг сонсогдоод идэг. Гэвч яг үнэ хэрэг дээр нэг ус чинь жинхэнэ чандамны эрдэнэ байгаа шүү дээ. Үг төдийд бид нар маш их тийм өнгөцгөн юм ханддаг. Зөвхөн үгээр ойлгодог юм тийм ээ. Эсвэл нөгөө бусдад гайхуулах хэрэгсэл болгочдөг. Гэхдээ чи хичнээн эрдэнтэн доктор профессор мундаг хадалтай болсон ч гэсэн муу хүн байна шүү дээ. Хичнээн ядуудаараа зүгээр хөдөөний малчин байсан ч сайн хүн байна шүү дээ. Зөрүүлэлтээр нэмж байгаа. Тарихаар нэмж байгаа шүү дээ. Нөгөө талдаа нөгөө үг чинь сөрөг болоод ирэхээр гуас их хүчтэй юм аа. Нөгөө л нэг дайсагналыг чинь бий болгоод уур хилэнгийн чинь ундруулаад хорслыг чинь дэвэргээл ингээл ирэх юм. Тэгэхээр хүмүүс хэтэрхий сөргөдөө төвлөрдгөөс л энэ үсчихэд байгаа байхгүй. Эрдэнэт нэг байнга шашны шөөмжилдэг тийм нөхөр байсан байна л да. Бурхны сургаал уншчихэдэг гэн. Гэхдээ та чи юу болоо бурхны сургаал уншдаг вэ? Бүгдийн шөөмжилдэг байж гэсэн чинь алдаа хайчлаа гэсэн гэж тийм. Тэгэхээр бид нар яг тэгж ханддаг. Тэрнээс л үсэж байгаа шүү дээ. Чи юуг анхаарч гэнэ үү? Тэрэн та чи эзэлчээдэг. Тэрэндээ чи итгэжээдэг. Тэрэн лугаа тэнтэй адилхан болж яадаг. Тэ? Сайныг ирж хайж л явж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр чи юуг хэрч хайж гэнэ үү? Чамд юу чухал байна уу? Тэрнийг чи анхаарах хэрэгтэй. Чи сөргийг хайгаал байвал алдаа хайгаал байвал чам сөрөг чухал байгаа юм байна. Зөрчилдөд чухал юм байна, дайн чухал юм байна, хэрүүл чухал юм байна, зовлон чухал юм байна гэсэн үг шүү дээ. Чидэнтэй эргийг хагаа зүг эрэлт хийж байгаа бол за би шинэ зүг болох гэж байна шүү, тийм ээ. Асрал хайж байгаа юм байна шүү, хайр хайж байгаа юм байна шүү гэдэг чинь тэргүүл илэрнэ шүү дээ. Би бас гайхтгийн сонин шүү. Тийм ээ, сөрөг юмыг ингээд хамгийн түрүүнд цацдаг байхгүй. Тэгсэн мөртлөө эрг зүүтэй тийм байна, юм байна гэтэгэнгүүт баг мөнгө төлөх шаардлагатай болж байгаа. Чи сөргийг анхаарах юм бол чи өөрөө сөргийнхаа нэг хэсэг болчихдог. Тийм болохоор эрг дээр төвлөр, зүүтэй дээр төвлөр, сайн сайхан дээр төвлөр, хайрн дээр төвлөр. Хүн ер нь бүх зүйлдээ талархаж байх хэрэгтэй юм шиг. Одоо ажилтаа байгаа да тий. Тэгээд тэрэндээ дуурлаж, тэрэндээ талархаж, тэрний үр шимээр бас амьдарж байгаа гэдэг сэтгэлээр хандж явах хэрэгтэй юм шиг л. Тэгэл хандаад ирэх юм бол бидний зориг бүгдээрээ нэг зүгт хараад тэгэл биелэл ирэх л байх л та. Хаан ч гэсэн хайрыг байнга тээж явах байхгүй. Хаан ч гэсэн ажралыг нь авч явах байхгүй тий. Тэгэхээр ажил дээр ингээд бид нар чаддаг хүнд юм хийж гэж байгаа хандаад байгаа. Тэгэхээр ямар ч хичээлтгүй хичээлт нь хамгийн дээд хичээлт байгаа байхгүй. 20 жил ажилласан хүн бол бүтэн 5 жилийг ажил дээр өнгөрсөн байдаг байхгүй. Өөрийнхөө л тэр 5 жилийн сайн үнд хором мөчүүдийг тийм ээ ажралгүй нэг уйдахтай ч юм уу нэг дутуу сэтгэлтэй тийм өнгөрөөс нь болцоо ирж байгаа байхгүй тий. Чи тэр ичнэслээс хийгээд хайрлаа дуртай хийнгүүт тэр зүйл чинь гоё юм шиг санагдаад. Тэр зүйлс чамд хайр өгөөд байгаа юм санагдаад. Уг нь бол хүүсэн чи өөрөө чамаас гараад л чи тэрнийг бий болгоод байгаа байхгүй. Нэгс тэрнээс аж аргал авч таашаал авч хийж байна шүү дээ тийм ээ. Ийм тохиолдол тэр бол удаан хугацаанд үргэлжлэх боломжтой болж байна. Чи өөрөө итгэл, чи өөрөө сэтгэл. Чамд бүх юм би чи өгсөн. Аванд бол тэгж байгаа.
хоол ундыг им мэдл ойлгох ухаанаар шунал, дур, уур хорсолгүйгээр идэмүү. Ямблахын тулд биш, омгшихын тулд биш, цадахын тулд биш, амьдрахын тулд билээ. Хинч битгий өлсөөсөө, хинч битгий цангаасаа, өлсөн бүхэнд нь хоол нь олдож, цангасан бүхэнд нь ундаа нь олдох болтугай. Монгол эмэгтэйчүүд их цайгаа их сайхан ингээл самраал ингээл удаг байсан байгаа. Тэгээ самархаар им болдог гээл тий. Тэр сэтгэл нь өөрөө бас их тэр цай идэндээ бас их шингэж үйж тий. Тийм шүү дээ. Нэгэснээ хайрлалтай айлбар шүү дээ. Цагаан хүртэл хайрлаж хандж байгаа тий. Монголчууд ч мал их мах иддэг болсоод өвөл зөнгөө өвлөө ороогүй иддэг болчиход байгаа байхгүй юу. Мал мах идлээ бол тодорхой нэг хэсэг нь чам дотор үлдчихэж байгаа байхгүй юу. Хоньны нэг хэсэг нь үлдчихэж байна. Хөрний нэг хэсэг нь үлдчихэж байгаа. Тийм болохоор юу биелүү чи орж байна. Сэтгэл дагаад тийм болно. Бие махбод бол нөлөөлнө. Угаасаа ойлгомжтой тий. Хүмүүсээс өлсөж биш цадаж өгдөг болцсон. Тэгэхээр өглөө гарч ирсэн болохгүй байна шүү дээ. Юу мэдих цав бол ядаж нэг заавал юм ууж. Манай Эрдэнэ 1586 онд автосан хаан байгуулсан. Тэгээд энтгээс явж очивоос хүсэг явж байхдаа нөгөө газар замдаа тавьж болохгүйгээд газар тавьсаж байгаа нөгөө доош суугаалтцсан. Тэгээд авахгүй ангууд нь дуртай жижиг нь яв дургу бүксэн үлдгээд сэлмэрийг тавьсан чинь гомгоо охин болохоор сүншгнээс нь гарч ирсэн гэдэг юм бэл. Хаяа нэг ингээл сүм хий дээр ингээ орж ирэхлээр нэг тийм тайвшрал мэдрэгддэг юм аа. Тийм би энийг бол бүр их мэдэрдэг болоосаа гэж хүсэж байгаа. Орчин үед яаж яах вэ гэхээр одоо ингээд материалыг маш хөгжсөн юм тохиолдолд голцоо нэг зовсон зүдэрсэн юм уу тиймэрхүү үеийн сүм хий дээр очдог. Өвчин зовлон нэрвэгдсэн ч байдаг юм уу. Ажил үйлсэн бүсгэн байсан ч байдаг юм уу. Хагацал зовлон тохиолдсон ч байдаг юм уу. Сүм буян хийдэг ч юм уу. Иймэрхүү маягийн хандлага жоохон элбэгдүү маягтай болчиход байгаа байхгүй. Хийдээс ажралыг очиж мэдэрдэг те. Хийдээс тайвшралыг очиж авдаг те. Тийм газар л байгаасаа хэдэн ч гэсэн тийм зүйлсийг түгээдэг газар байгаасаа те. Ингээл юм бол зөв болох байх гэдэг. Жохон жижигхэн байдагс одоо нэнд. Тэгээд ламтайгаа байх гоё дөө. Яаж н уур хүн сэтгэл хөдлөлөөс энэ шунал таахаас ингээд тийм ээ гэтлэхүү гэхээр мэдээж бид нар тэрнээс гэтэлсэн хүмүүсээс асууж ээж ингэдэг юм биш үү гэж мэдэх шаардлага гарна шүү дээ. Арга замыг зааж байгаа. Тэгэл чи хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл одоо будаан гэсэн мэл ингээд эндээс Улаанбаатар хүртэл ингээд би ингээд яваад ирлээ гэж замыг заачилтаа тийм. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр тэр замыг ихтгэх ингээд судлаа л ингээд тэрнээс тэдэн гэр мэт тийм шүү гэдгийг судлаа тэрнийг чийлээд юм уу тэн дээр анхаарал өгöd байдаг. Миний бодлоор бол чи өөрөө явж эхлэх хэрэгтэй байхгүй. Тэр сансрын нэг эвгүй хонхор байлээ шүү те. Тэн дээр хурдан гасаарай. Эрдэнэ цамтын цаагаан талд нэг эвгүй тойрог байна лээ. Тэн дээр бас нэг маш онголцсон байлаа. Тэн дээрээс гасч явахгүй боломжгүй юм байлаа шүү. Тэ. Тэрнийг чи хэрэгжүүлэхээр чам дээр ямар юм гарч иж гэнэ үү гэдг нь жинхэнэ чиний дуршлага ном байхгүй юу? Амьдрал ерөөс харилцаа юм чинь. Нөгөө харилцаан дээрээс чинь л ингээл нэг тэмцэл, дайсагнал, хорсол бий болоод гэтэл тэрийгэ яаж давж гарч нөгөө дайсандаа хайр дэвсэх юм. Чи өөрийнхөө эрх ашигыг цаад хүний эрх ашиг хоёр дээрээс зөрчил үүснээс л хорсол үүсэж шүү дээ. Тэгэхээр би бол ялгадлаас илүү ялалт байхгүй гэж бодод байна. Бэрхшээлийн эсрэг өстэй баттай зогсчихъя бараг нэмсгэлээ зогсчихвэл гэдэг. Тэгтээ яаж тэх юм? Хүлээн зөвшөөрчтэй гэнэ. Хүлээн зөвшөөрч. Юу л тохиолдолд тэрнийг хүлээн аваалаа. Энэ нь бол яг хэтэрхий хөлсөнгүү ч юм уу бууж иж байгаа юм шиг сангаас сонсож магадгүй л үгүй шүү дээ. Эн чинь яаж нэг чамаа нөгөө нойргоо хонохоос тийм ээ. Чамаа нөгөө уурлахаас, бухимдахаас, гунихаас, харамсахаас аварч байгаа л. Золонгоо бүртэл тэрвэрч хайр. Нүгэл байж буян байсан, алдаа байж оноо байсан, тойрол байж гэгэрэл байсан шүү. Та сонстоо арайчтэй, даанчтэй, яахлаараа ингэдэг байна. Хэцүү гаацтэй. За одоо яах вэ тий. Хүлээн зөвшөөрсөн чи тайвширч байгаа. Тийм болохоор хүлээгээд авах юм бол тэгэл байхгүй шүү. Хайрт аав ээжтэй сашины
Мэндийг яа. Говьтай аймагт сууж байгаа хайртай авъяж ах トゥ унийхтай усагч нэмэрийн мэд өгье. Би бол амьдралыг их тодорхой зүйл гэж боддог шүү дээ. Та санд нээлэх үү? Тодорхой л доо. Амьдрал маш энгийн шүү дээ. Баталгаа байхгүй байгаа л да. Баталгаагүй байгаа нь өөрөө амьдрал байхгүй. Эс баталгаатай тийм байдаг байсан бол амьдрал бас утгагүй байхгүй. Чиний амьдралд зөндөө зовлон төрцөдгөр байсан байж болно урд чинь. Тэр яасан? Болоод өнгөрсөн урсгал байхгүй. Ирээдүйд тийм ээ дахиад зовлон зүдгэр ирж магадгүй. Тэр ч гэсэн болоод өнгөрнө. Өнгөрсөн чинь сайн сайхан байсан. Тэр яасан? Бас болоод өнгөрсөн. Ирээдүйд чинь сайн сайхан байх уу? Байна шүү дээ. Тэр яг болоод өнгөрнө. Тэгэхээр энийг л ойлгочих хэрэгтэй байхгүй. Тэгээд дагаж цавлаад байгаа байхгүй. Ийшхан жаргалыг савлаад, ийшхан зовлонгыг савлаад ч юм ингээд савлсан савлгаа чинь ингээд хэтэрхий өндөр багтсан бол чамд зовломч өндөр байна. So ингээд дүүжин шиг ингээд савлаад байгаа амьдрал луужин шиг тогтсон байж сурах юм л нөгөө амьдрал хуурч чадвар. Та байн ганц жаргалтай, эрч хүчтэй, хайр инэрлээр бэлхэж байгаарай. Яг л дүүрэн сэнэгтэй, сүлжээтэй гар утас шиг гэж. Ийм тохиолдолд Деважингаас тань руу залгах боломжтой болно шүү гэж. Та Деважинд очих биш, Деважин тань дээр бууж ирнэ гэсэн үг. Та гундж, гутаж, зовж, шаналж өөрийгөө зовлонд бие сэтгэхгүйтэйгээ адилтгаад байвал Деважингийн сүлжээ алга болж, тамийн сүлжээ гарч ирнэ. Тамаас танд дуудлага ирнэ. Та там руу явах биш, там тань дээр ирнэ. Деважингаас тань руу залгахад таны утас завгүй санаат өгнө тий жишээлбэл тий. Тамийн дуудлагыг таслаж байж л Деважингийн дуудлагыг хүлээж авах боломжтой. Та тамтай холбогдмоор байна уу? Деважинтай холбогдмоор байна уу? Тий. Гэх юм нэг санаагаас тий. Олон янзын санаанууд ингээл нэгсэндээ жижиг сүмөрхүү маягийн тий. Сүмбэрийн сургаал явж байгаа юм шиг тий. Заавал сүм дээр очиод юм уу ингэхгүйгээр авсан сургаалуудаа хүссэн цагтаа хүн олоод уншаад чаддаг ийм. Хүнд нэг тийм сэрх цаг гэж бас байдгүй. Байна шүү дээ. Миний бодлоор бол зовлон шүү дээ. Яг яалтгүй бодит байдал юм уу хэцүү тийм үн тохиолдож ээж л дараагаар нойрон тийм үг байсан шүү гэж л ухаарах цаг боломж гарч байгаа байхгүй тэнд. Тэгээ маш их олон хүмүүс л тийм зовлон зүдгүүр амсч яж юм уу тэрний дараагаар гэгэрэл юуны учраа хайж хөөсөн тийм юу байдаг. Бясалгал одоо өдөрт хэдийн хугацаа зарцуулах вэ? Юу л хийж гэн тэрнийг бясалгал болж орох хэрэгтэй. Одоо хаанчсан ингээл юм бодлоо шиж ингээд таниал ингээл явангууд бодлууд ингээл урсдаг сүлд ингээд болдог л доо тийм. Тий яг бясалгалын тухай ярихаар яг хүмүүс тэгж ойлгодог байхгүй юу? Нэг цаг зарцуулаад ингэж сууж байгаа цагаан хувцсамсууд ч юм уу. Тэгэд их хол хүлээж аваад байдгийг нөгөөт хүндэгтэл сэтгэд их ойрхон зүйл. Ойрхон маш ойрхон зүйл шүү дээ. Чи юуг ухамсартай хийн тэр болгон чинь бясалгал мөн. Ямар бодлоор шин танигаа таниал ажиглаад ингээл сурч. Үүлийг чи үнэн хийсэн бол үр дүн гарах нь эзээд үнэн. Бид үр дүн хэтэрхий яардаг байхгүй. Өнөөдөр нэг альны модны үр суулгах чаад тий. Яг өнөөдөр бол ингээ усалж байгаа юм л хөрс мөрс юм бордоо хийчих. Тэгэнгүүтээ маргааш очингуудаа саксан бараад тасаад байгаа байхгүй. Альма хораах гээд. Гэхдээ чи болоогүй хөөс тэр чин дахиад ч услах хэрэгтэй, нар гарах хэрэгтэй, дахиад жил өнгөрөх хэрэгтэй, ачлах хэрэгтэй, бордох хэрэгтэй тий. Тэгээд тэгжээж ургана шүү дээ. Тэгжээж юмсан байхгүй. Доор энэ ямар өвчөр байгаа? Доор нөгөө нэг дуучин багтай. Тэгээд газар доорч нь дулаахан байдаг байхгүй юу? Тэсэд хамгийн саад бол дуучин байна. Хүмүүс ингэ нэг уулуур яваад одны замаар ингэ агуу магаалсаад байсан шүү дээ. Ингээд Чимээс ингэж орж ирчихэд энд хөгжим сонсдог нь ямар учир вэ? яа одоо аялгаа шөөрөм болохоор хэлбэр төсөх байхгүй. Харанхуй бясалгал байна. Харанхуй бясалгал хэлбэр төсөх байхгүй. Аниргүй бясалгал байна. Гэрлийн бясалгал гэдэг чинь хэлбэр төсөх. Хэлбэр төсөх юмд төвлөрөөд хэлбэр төсөлд орох юм бол хэлбэр төснөөс хайлах магадaltaй гэсэн үг л дээ. Бид нэг маш их олон хэлбэр төсөнд баригдчихэдэг. Жишээл өндөр ном мөргөн бүдүүн сайн муухай гэд харьцуулж байгаа юм чинь дандаа нэг хэлбэр бүтэн зохиосон хэлбэр төсөн шүү дээ. Талхалтын бясалгал юм уу? IT бясалгал явахаар бол хөгжим тавьдаг гэсэн үг. Одоо бол ингэдэг бол хүмүүс ингэ заавал ямар нэг юм болж талхахдаг болсон. Тэгхгүйгээр зүгээр дотроос талхалтыг илгээд ямар аахгүй. Тийм бол бас сайхан тийм.
аавдан, ээждэн, ах дүүсдэн те намаа яаж зовж төрүүлсэн бол яаж тийм миний төлөө хамаг зүйлсээ зориулсан бол ямар гайхалтай юм бэ? Бүгдээр нь талархал. Айлгуунд явуулаад дараагаар танд мэддэг бүхэл хүмүүс найз нөхдөдөө те бүгдээр нь талархал явуул. Бүгдээр нь явуулаад багтаа тусалж ирсэн тэр юуг нь бодоод намаа тэгж чагаад тэгжээж билээ те баярлдаг шүү талархлаа явуулаад өдий бүртгэл зогсчихоог байгаа зүрхэндээ те хүссэн газар руу хөгжөөд хөлөндөө бүгдээр нь талархал явуул. Бүхэл орч хотөрч гэтэн. Тэгэхээр аниргүй байж ич дуучин бид сонсож байгаа байхгүй. Тэгэхээр аниргүй нь өөрөө дахиад дуучин байт байхгүй. Аниргүй. Тэ. Тэгэхээр энэ төсөнд байгалийн чимээ шүү дээ. Байгалийн аниргүй те. Яг тэр энэ аниргүй. Чимээгүй газар очихоор ингээд нэг яг нэг тийм чимээ байдаг. Чимээгүй чимээ байхгүй. Чимээгүй чимээ. Хотын хэлбэлзэл бол байгалаас өгсөн өгөгдсөн хэмжээнээс хэд дахин илүү байдаг. Тэр нь аяндаа өөрөө хүнийг ядраагаад бас нөгөө стресс гэдэг юмыг бий болгоод идэг гэж би бас хүний ярьж байгааг сонссон судлаач хүний. Нэг хүн ингээд дуу чимээний альцыг нэлээ эзэмссэн байна л да. Тэгээ тэр хүн ингээд маш олон эрдэмтдийг авчирж хагаад энэ тэгж байгаа 50 хэд онд авч байгаа. Нэг сүмийн дотор шуу оруулж ирсэн байгаа байхгүй. Тэгээд тарин уншаад ингээд дуу чимаагаас нөгөө шуумууд бүгд өгсөж байгаа байхгүй. Зөвхөн тэр тарин уншихад дуу чимээнд нь болоод. Тэгээд дараагаар нь хэд хоногийн дараагаар дахиад тарин уншин зэрэг явчих. Тэгэхээр дуу чимээгээр бол тийм ээ маш амгалан тайвныг бүтээж болно. Аим шиг юу тийм ээ алхаар тийм юу дуу чимээ шиг байгаа байхгүй. Хэлбэр төсгөө тийм аялах ингээ сонсоор жинхэнэ онгон жинхэнэ бидний унган төрөх тэнд очих юм шиг аялгуун бүхэн уусгах юм шиг. Нандин синхэр тэнгэрийг хайрлаарай. Намрын будан мөрөгчгөн нахорхи. Насан өндөр аав ээжийн хайрлаарай. Нартын жам булаач нахорхи. Гонэг та сэтгэлийг аргадаж хайрлаарай. Надмастайнуудыг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. Сайхан цагаан үйлсийг хайрлаарай. Салхины аясаар сарничхан айх өрхий. Зоргоор олддгүй амьдралаа хайрлаарай. Зовлон жаргал хуваачхан айх өрхий. Гонигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай. Нулимстайнуудыг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. Тэгэхээр ингээд аялгаунд бол хүний ингээд зүрх сэтгэл ингээд уусч аян. Номын сайхан аялгаунд байна шүү дээ. Шинжлэлээсээ уншаад аялгаунд ингээд уусаад игэнгүүт тэр нь өөрөө ингээд дахиад бясалгал болоо хүч нэмж өгөө. Тэгээд тэр л орсон. Багшийн тань гэр. Тий. Манай хаалта. Би чинь ер нь 91 онд лам болсон шүү дээ. Тэгээ 95 96 онд манай аав ээж нас болсон. Тэгээ 94 онд багш маань хотоос шинэ сургууль төгсөж ирээд намайг хажуудлаа гараалагчлаа мөн сонгож аваа. Тэгээд бүр багш маань намайг өргөж авсан. Гэр бүлтэй байж байгаа сүүлд том болсон юм л дээ. Тэгээ хоёр охинтой, хоёр дүү. Нодлон модэлс. 50 тохиол гэсэн үг л дээ. Бүхэл юм мэдлээ зориулсан байхгүй. Миний амьдралын одоо хамгийн үнцэнтэй юм бол миний багш маань. Чи хэн болохыг хүсэж байна? Тэр хүн чинь чиний багш байх хэрэгтэй. Ерөөл байдаг юм гэдэг тий. Байлгүй яа маш их том ерөөл байна шүү дээ. Нэг 9-р төрн гэдэг чинь амар том ерөөл болж байгаа байхгүй. Тэ 7 тэрбум хүнд дор төрнө гэдэг чинь тэ. Тэгэхэд 3 сая дотор байх тэл тэ. 3 сая дотор харин 13 мянга дотор багт төрж байна. Тэгээд багштайгаа уулзаад бүр хэдэн тийм ээ 20 жилийн туршид багштайгаа хамт тийм нэг шиг ингэж амьдарч ингэж байна гэдэг бол үнэхээр хязгааргүй хэрэг байна.
어디게 보다가 아랴만 엠탱의 목훈이 알다시 Түүхийн явцад 7 том эзэнт гүрэн улсууд өөрийнхөө нийслэлийг нь байгуулж ирсэн байгаа байхгүй. Тэгээд дээрээ улс учраас маш ухаантай улсууд шүү дээ. Одоо ингээд хаа хамаагаа газар ингээд юм барьчихгүй шүү дээ. Жишээлбэл нүүц ухтаа хүртэл юм байсан тий бүх газар ус юм харна газрын шинж гэж том юм байна тий. Жишээл Эрдэнэцэг барилаа гэдэг чинь одоо Мангасын хотод шинжтэй барьсан газар барьсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол маш их олон юм багтана гэж. Маш удаан оршин тогтно гэж. Харны төв дээр ингээд салхитай шуургатай байна шүү дээ. Тэгэхээр энд бүр намгүй. Ямар ч үер болсон тэр лөө очно гэж байхгүй. Тэгвэл наагур өнгөрдөг. Тэр бүгдийг бодод тооцоолж барьсан байгуулсан байж таарах шүү дээ. Тохиолоор бол юм биш байхгүй юу. Яалтгүй нэг утга учиртай газар гэдэг нь бол мэдэгдээд байгаа. Үе үеийн бас төрийн хэрэг энд төвлөрч байна. Төвлөрж байсан. Нэг үед дэлхийн нийслэл байсан болох гэдэг шүү дээ. Тэгэхээр их энергийн сав газарч гэж хэлчихвэл болохгүй ч юмгүй юм шиг. Байхгүй юу үнэн. Түүхийн үнц нь яг юунд оршдог вэ танихаар? Одоо бол зүгээр ингээл харж байхад бол түүх гэл ингээл нэг бол бахархаж худлаа мэдэхгүй цээж идэлдэх. Эсвэл үгүйсгэх ч юм уу тийм хандлага байгаад ах юм. Гэтэл үнц нь арай өөр зүйлд байдаг болоо гэж бодоод байгаа. Түүх бол үнэхээр гайхалтай шүү дээ. Би энд ирсэн юм а гэдгээр бахархмаар тусгаар тогтносон улсын иргэн байна гэдэг ямар үн цэнэ байдаг юм бэ те. Өдөө зэрэгтэй явж байгаа нь тэр хүмүүсийн гаяа байгаа. Ингэдэг утгаар нь илүү харуул түүх зүг юм шиг байна. Тэгж харах юм бол илүү үн цэнтэй. Үн цэнтэй юм шиг байна. Түүхээс бид нар тэр оноотой зөв байгаа хэсгээ алдалгүй аваад явдаг л нэг тийм баймаар юм шиг санагдаад байна. Одоо жишээ нь энэ өндөр гэгээн зан базар гэдэг хүн түүхэнд бас л гайхалтай улмөр үлдээсэн хүн шүү дээ тий. Өндөргийн зан базар яасан гэдэг инх хамгаалан хаан том гэрээ хийсэн байдаг. Яг нэг өдөр бүтсэн захаа олдсон шүү дээ. Инх хамгаалан хаан лууж явуулж ирсэн байгаа, орслож явуулж ирсэн байгаа байхгүй тий. Тэгээд өндөргиймнийг бол инх хамгаалан хаан маш олон одоо дуршсан байдаг л да. Тэгээд шав орсон шүү дээ. Тэгээд тэр хийсэн гэрээ нөхөр гайхалтай. Тэн дээр маш том дөрвөн заалт байгаа. Тэр дөрвөн заалтан дээр ингэж байгаа байхгүй. Хятадхан Монгол хүнтэй гэрүүлэхийг хориглосон баг. Дараагаар нь Монгол хүмүүс өөрийнхөө хэлээр ярина гэж. Монгол нутагт худалдаа наймаа хийхдээ тодорхой хэмжээ хязгаартай гэнэ гэж. Монгол газар нут дараагаар нь болохоор тариа тарихыг хориглосон баг. Энд чинь өсөл тусгай тогтнол явж байгаа байхгүй. Тэр үе чинь Монголын хүн амд 6-700 мянга байсан тий. Тэр том чин гүрний хажууд. Тэгээ хугацааны хувьд маш удаан шүү дээ. 230 хэдэн жилийн турш 460 жилийн амьдрал байгаа байхгүй. Ийм хугацаанд Монгол оршин тогтнож үлдсэн байгаа байхгүй. Гадагшаа ингээд дэлхийг эзэж байсан бол дотгошоо нэг тэр үед нь яасан бэ? Бясалгал хийгээд нэг ухамсарын, оюун ухамсарын хамгийн оргил дээдэгт нь хүрсэн байж. Далаа лам 1903 онд шилдэг 25 аграм ламыг дагуулж ирсэн гэж тийм. Тэгээ хүрээний Рашамбал засгийн ламнарт ном ярьсан чинь ганц ч ламыг дийлээгүй гэж байгаа байхгүй тийм. Тэгээ далаа лам өөрөө дандаа аграм гэдэг ном заалгаад шав ороод өвлдсөн шүү дээ. Тэгээ нэгс нь 2 туйлд хурж идсэн тийм ард түмэн гэдэг өнцгөөс нь харуулах гоё юм санагддаг байхгүй тийм. Нэг насанд учирж байгаа нэг насыг хамт тулах хань ижил гэдэг чинь бас л их том ерөөл гэж байгаа биз. Маш их учир барилга. Утга учир барилгатай байж л уулзж байгаа хэрэгтэй. Хайр гэдэг нь авахын нэр биш, өгөхийн нэр байдаг. Unconditional гэдэг шүү дээ, тэ. Одоо тэр чинь болцол биш тийм, болцолгүй тийм хайр. Жинхэнэ төлөв тийм байхгүй. Тэгэхээр бид нар дандаа нэг хайр гэдэг бол өөрийгөө хайрлуулахын нэр юм шиг ойлгочтой, тэ. Нэгсэндээ би чамд хайртай нь чухал биш. Чи тэгээд надад хайртай юу чухал байдаг те. Мэдээж хайрлуулах хэрэгцээ байгаа л да. Гэхдээ гол зорилго нь бол өгөх ерөөс. Хайр надад ирсэн нь ямар аз вэ? Тийм их хайр ажралаа надад өгсөн юм чинь тэр хүн маань олон ажралтай байгаасаа те. Ийм сэтгэл зүй байх хэрэгтэй байхгүй. Энд чинь нэг өгж байгаа хэлбэр шүү дээ. Зүгээр л чамайг хайрлахад жаргалтай байгаад зөрүүл би чамаас юух нэг юм бэ? Зүгээр л чамайгаа хайрлаа. Гэтэл бид нар ингээд өмчлөөд юм уу асуудал ингээд үүсгэлтэй. Хайр бол маш амархан үзий ядалт болж өрдөг гэж байгаа. Яагаад ингэж вэ гэхээр авах гэж ойлгосон байдаг. Хайраас холдохоор нь хүмүүс хөрдөм. Зөвхөн бие махбодын төвшөнд ч юм уу ингэ боддог тийм жоохон сэтгүүгээс үсэт байгаа байхгүй тий. Амьсгал орж байгаа ингээд өгөхгүй байна, аваа л байна тий. Амьсгал гаргаж байгаа чи өгж байна, талархаж байна гэж бодъё л да тий. Тэгэж амраан жоох амьсгал авда. Битээ гаргаа тий. Чи өгөхгүй байгаа ш та, хайрлахгүй байгаа, талархахгүй байгаа ш та. Дахиад авда. Ямар байна? Дэлбэр чихээд байгаа бас. Тэр гарч иж орох боломж орж байгаа байхгүй. Хайраас холдохоор нь хүмүүс зовдөг юм.
Хин нэгэн хүнтэй насан туршдаа амьдрна гэж сонгоцсон бол бодлоо өөр тийш нь сарниулахгүй байх, дагаад тэр нь биеийн тийшээгээ явахгүй байх, хүсэл нь тийшээгээ явахгүй байх, ганцаараа тэрийгээ Бодлоо ажиллаж хэвээр. Хэрвээ тэгж чаддаг бол салт одоо гэдэг юм хоорондоо ойлголцохгүй байдал үүсэхгүй шүү дээ. Нэг шунлын ч байдаг юм, атаарлын ч байдаг юм, эсвэл өөр юм тагцсан ч байдаг юм, байгаа голсон ч юм уу тийм игэл тэрийг бодлоор нь дэмжээл тэгэл тэр нь явсаар байгаа юм дөрвжлээ гарах шүү дээ. Үндс нь бол эгогийн ерөндөг нь хайраагаад байгаа. Хариу нэхгүйгээр хардад сэрдэхгүйгээр ашиг харахгүйгээр зүгээр л хайрлаарай. Хүүхдээ тэ зүйтэй болгоё гэх юм бол тэ яаж хайрладгийг, яаж хуваалцдгийг, яаж талархдгийг, яаж биеиндээ тусалдгийг заамаар шүү дээ. Тэгээ тарихыг биш зүрхийг бэлмээр байна. Тарих бол мэдлэх өсөлт. Зүрх бол юуг ч шүүдэггүй тийм ээ. Ямар ч хан хэрэн байдаггүй тийм ээ. Бүгдийг инэрдэг, хайрладаг, өршөөдөг, уушилдаг, багтаадаг тийм л зүйл шүү дээ. Чиний төлөө аав ээж чинь бүх юм хийж байгаа юм чинь чи бас хөдөлмөр авах тэнд туслах хэрэгтэй байна. Баярлалаа гэдэг үгийг би хамгийн чангаар гой сонссон хаан гэж бүхэн өргөж шин. Бүхэн цод утсан чинь бүхэн сод гэдэг. Баярлалаа гэдэг. Гэгэн орны сарын хайдаарэ гэрэлт туяа хончгон хөрхи заяаны ямарга уучиж хайдаарэ замсэнгийн морстон идэж гэн хөрхи өнөг тасэт Чи бидний арчлан ганцхан шүү амьдралын зүрхэндээ тэрэн хайдаарэ сайхан цагаан үлсийг хайдаарэ салхины саринчхан хөрхи зоргодгүй амьдрал Өнөг тасэтлийг аргаж хайдаарэ Нүстайдыг арчиж хайдаарэ Чи бидний арчлан ганцхан шүү амьдралын зүрхэндээ тэрэн Өнөг тасэтлийг аргаж Нүстайдыг арчиж хайдаарэ Чи бидний арчлан ганцхан шүү амьдралын зүрхэндээ тэрэн хайдаарэ амьдралын зүрхэндээ тэрэн Тэгэхээр хайрыг л дагав. Чи юу хүсэж гин үү? Тэрийг өгөөд гэж байна. Гол зүгээр л урсдаг шиг, уул зүгээр л сүндэрлдэг шиг, салхи зүгээр л сэвшдэг шиг, нар зүгээр л гэрлэн түгээдэг шиг, зүгээр л хайрлаа. Зүгээр л хайрлцгаая. Thank you.